холбооны цаг байгаа. Тэгээд өнөөдөр төгсөгчдийн холбооны маань тэргүүн түн дэлгэр пастор маань бидэд эзний үгийг дамжуулах болно. За сайн байцгаана уу? За та бүхэндээ энэ сайхан өдрийн мэнд хүргье. Энд чи яасан гоё цууратад гоё байна. Зүгээр ам ангаавал тэгэл үг урсан гарахаар биш үү? Гоё байна. Тэгээд үнэхээр энд гарч ирэхээр ер нь нэг тийм сандрал байдаг юм аа. Тэгээ би нэг дандаа энд чихэр ер нь дандаа байнга ярьдаг нэг яриа байгаа тий. Яалтчгүй энэ тайз нэг тийм гайхамшигтай санагддаг. Тэгээ та бүхэндээ эзний хайраар үнэхээр бэлгсэн тийм гайхалтай итгэлийн амьдралаар амьдарч байгаа та бүхнээрээ бас үнэхээр одоо бахархаж байна. Амен. Амен, баярлалаа. Тэгээд би ч бас нэгэн цагт энэ сургуульд сураад тэр эзний гайхалтай хайрыг үнэхээр 4 жил амсаад, дахиад 2 жил амсаад тэгээд одоо ч тэр хайрын дотор л ер нь амьдарч явна. Амен. Тэгээд манай магтаал өдөрдөж байгаа хүн маань яг хайрын талаар ярьлаа. Тэгээд би бас өнөөдөр хайрын талаар өгөө болцсон. Тэгээд эзэн бас гайхамшигтай эвэл нэгүслээ бас дүүрэх байхаа гэж итгэж байна. Тэгээд бүгд хамтдаа залбирцгаая тийм ээ. Эзэн минь танд баярлалаа. Тэгээд та гайхалтай эвэл ерөөлөө дүүргэсэн танд баярлалаа эзэн минь. Таны гайхамшигтай хайр эвэл нэгүсэл дотор бид өдөр бүр амьдарч байгаа талархаж байна эзэн минь. Тэгээд та бидний гэм нүглийг уучлж, та бидний алдаа эндэгдлийг өршөж, та биднийг үнэхээр цэвэр зүрхээр амьдруулах эвэл нэгүслэр та өдөр бүр биднийг ятгах, синхруулж, босгон байгуулж, барьж байгуулж байдагт эзэн танд баярлалаа. Бүх талархал, бүх магтаал нь танд байх болтугай эзэн минь. Өнөөдөр энд байгаа итгэлийн ахан дүүсээ ерөөж өгнө эзэн минь. Тэгээ таны гайхалтай нэгүсэл дүүрэн байх болтугай гэж Есүс таны нэрээр залбирлаа. Амен. За тэгээд ер нь бол намайг мэдэх байхаа тий бүгдээ таних байхаа гэж бодож байна тий. Тэгээд өөрийгөө бас танилцуулах нь илүү зүвэс тийм ээ. За ямар ч байсан өнөөдөр сайхан өдөр байна. Нартай сайхан өдөр байна. Тэгээд та бүхнийг харахтаа бас их сайхан байна. Тэгээд сая магтан дуулж байхдаа бас сэтгэл их хөдлөлөө. Бас тэр бүхэндээ нэг нулимс унгаад бас хөрхөн залбирлаа. Тэгээд үнэхээр эзэн бас энэ газарт намайг ерөөс бүхий л зүйлээр ерөөсөн. Тэгээд багш нарын маань бас сургаал, номлол, хичээл тэдний маань залбирлаар өнөөдөр би бас явж байгаа. Тэг үргэлж талархдаг. Тэгээд сургуулийнхаа төлөө үйлчлэхдээ хязгаарч хойш суудаг. Өргөлж урагшаа тэмүүлдэг, алхдаг. Тэрний үгийг бол энэ газраас авсан ерөөл бол үнэхээр гайхамшигт. Амен. Та бүхэн ч гэсэн бас итгэлийн амьдралдаа үнийг үргэлж дурсаж, үргэлж санаж тэ. Тэгээ хаа явсан газараа бас сургуулаа гэрчилж тийм ээ. Тунхаглаж яваасаа гэж хүсэж байна. За өнөөдөр би та бүхэнд Коринт 13-аас бас өгөө олцмаар байгаа юм. За 1-р Коринт 13 дугаар бүлэг бол хайрын талаар ярьдаг гайхамшигтай бүлэг шүү дээ тийм ээ. Тэгээд энэ бүлгээр зохиосон дуу хүртэл байдаг. Тэ гайхамшигтай магтан дуу байдаг. Хайр байхгүй бол би юуч биш те. Би хинч биш болно. Хайр бол үрд мөнхийн гэсэн ийм гайхамшигтай магтаал байдаг те. Тэгээд намайг анх итгэгч байх болж байгаа үед энэ дуу маш их дуулагддаг гэсэн манай чуулган дээр. Тэгээд магадгүй сүүлийн үед энэ дууг бас нэг сайн мэддэг хүмүүс бас байхгүй шиг санагдаад байна. Тэгэхээр энэ дуу маань яг энэ 13 дугаар бүлийг тэр чигтэн те. Уулыг нүүлгэх итгэл надад байсан ч хайр байхгүй бол
юу ч биш ээ гэдэг яг энэ утга санаанд хүртэл яг дундаа шингэсэн ийм гайхамшигтай магтаал байдаг. За тэгэхээр Коринт 13 дээр бид нар 13-ын хамгийн сүүлийн ишлэл бол маш гайхамшигтай бидний зүрх сэтгэлд одоо үргэлж байдаг нэг ишлэл байгаа тийм. Эдүүгээ итгэл найдвар хайр гурав үлддэг боловч хамгийн агуу хайр мөн гэсэн мэт тийм ээ. За тэгэхээр хайраар ер нь бол бидний итгэлийн амьдрал үргэлжилдэг тийм. Тэгээ бидний итгэлийн амьдралын үр жимс ер нь юутай холбоотой вэ гэхээр хайртай холбоотой тийм. Хэрвээ би итгэлтэй, би мундаг эзэнд найддаг байлаа гэд би хэн нэгнийг хайрлаж чадахгүй бол ер нь бол тэр итгэл бараг дэми юм шиг тийм. Харин яг тэр итгэл болон найдварыг те бүрэн гүйцэд илэрхийлж одоо те бусдад тэр эзний ивэл нэгүслийг дамжуулагч тэр нэг зүйл бол эзний хайр. Тэгэд энэ их хайрыг би мэдээж чуулган дээр анх итгэгч болж явах үеэ сандгийн. Тэгээд мэдээж тэр гайхамшигтай хайрыг амсахдаа би ер нь бол маш их өөлдөг тийм хүүхд байлаа. Тэгээ ер нь бол юм бол нулимс асгаруулаад ямар гайхамшигтай юм бэ гэж үргэлж эзний өмнө өвдөгсөөдөн залбирдаг. Тэгээд чуулганыхаа хамгийн уртлын суудлын дээр суучгаад эзний үгийг маш шимтэн, маш амттай, маш сэтгэл догтлон ингэж сонсдог үе байсан. Тэгээд энэ бол эзний хайр ивэл нэгүслэр өнөөдрийн бие бас бүрэлдэн бие болсныг илэрхийлж байгаа гэж. Тэгээд тэр хайр одоо ч байна тийм. Тэр хайр одоо ч намайг дүүргэсээр байна. Тэр хайр одоо ч биднийг бас бэлхаасаар байна. Амен. За тэгэхээр хайраар ядмаг нэгэн байх гэдэг бол их хэцүү санагддаг. Энэ бол маш их тийм одоо бэрхшээл, маш их шарах, маш их зовлонг тээдэг. Хайраар ядмаг нэгэн байх гэдэг. Бид нар итгэлийг илүү чухалчилдаг тийм. Итгэлтэй л байвал итгэлийн амьдрал сайхан болно гэж боддог. Эзэнд үргэлж найдаж л байвал амьдрал сайхан болно гэж боддог тийм. Гэхдээ бид нар хамгийн чухал зүйлээ заримдаа бас орхигдуулсан юм шиг санагддаг. Тэр юу вэ гэвэл ямар ч нөхцөл тавихгүйгээр хайрлах тийм. Хин нэг ямар нэгэн болцол тавихгүйгээр тийм. Хэрвээ чи намайг хайрлавал би чамайг хайрлана биш. Чи намайг хайрлахгүй байсан ч би чамайг хайрлана гэдэг энэ хайр бол үнэхээр одоо бусдыг босгон байгуулах тийм, барьж байгуулах, намайг барьж байгуулах юм гайхамшигтай ивэл ерөөл. Тэгэд энэ 13 дээр байгаа хайр бол бидний мэддэг нөгөө агафе тий. За бас хайр бол яг 3 ангиллаад байгаа юм тийм. Гэхдээ одоо юу гэдгийг надад бол тэр нь байна. Надад бол одоо юу гэдгийг те филон байна, эрос нь байна. Надад агафе хайр нь байна гэж бид нар энэ гурвыг одоо юу гэдгийг харьцуулах, ялгах. Эсвэл би одоо заримдаа яг хайргүй болчлоо. Хайр надаас одоо хаалсран отжээ гэдэг ч юм те. Ийм нөхцөл өнөөдөр бидэрт байхгүй болж тарж байгаа. Юу вэ гэвэл ерөөсөө эзнийг дагдаг хүн нэг л хайртай байх ёстой те. Тэр бол юу вэ? Бурханаас ирдэг хайр. Тэр хайрыг дагаж, тэр хайрыг зүрх сэтгэлдээ тааж, тэр хайрыг тийм үү? Бусдад түгэж амьдрах энэ бол бидэнд өгөгдсөн одоо цорын ганц зам гэдээ баг хэлчихэд ер нь бол болчих. Тэгэхээр хамгийн агуу хайр бол энэ те. Тэгэд Есүс загалмаа дээр цовдлогдохынхоо яг тэр агшинд те. Аваа энэ хүмүүс юу хийж байгааг мэдэхгүй байна. Та эднийг уучлаач гэж те. Тэгэхээр энэ бол агуу хайр. Энэ бол агуу хайр. Энэ бол одоо юу вэ? Төгс хайр. Харин хайраар дүүр нэгэн бол юу вэ? Бурхны мөн чанарыг тээгч нэг. Амен. Та хайраар дүүр нэгэн. Амен. Та Бурхны мөн чанарыг тээгч нэгэн мөн. Амен. Битгий эргэлзээрэй.
Тэр хайрыг бидэнд цутгсан. Харин тэр хайрыг бид нар одоо илэрхийлэх хэлбэлтэж. Бүхэл амьдралынхаа турш, тийм ээ. Тэр хайрыг аль хэдийн цутгацсан бидний зүрхэнд байгаа. Заримдаа бид нар тэр хайраа нуудаг. Тэрийг дарддаг. Заримдаа тэр хайрыг бид нар гаргамааргүй санагддаг. Гэвч юу вэ? Тэр хайр бид нар дотор бидний зүрхэнд нутгалсан байгаа. Харин түүнийг одоо бүгдээ ил гаргах хэрэгтэй. Бүхэл амьдралынхаа турш. Харин хайраар ядмаг нэгэн болвол асуудал бэрхшээл их тардаг. Зовлон зүдгүүрийг одоо их тээдэг. Тийм ээ. Тэгэхээр та бүхэн өөртөө бодож үзээрэй, тийм. Би хайраар ядмаг нэг юм болов? Эсвэл би хайраар бэлгсэн нэг юм болов гэж. Нэгдүгээр Иохан 4:8 дээр эс хайрлагч нь Бурхныг таньдаггүй. Учир нь Бурхан бол хайр. Эс хайрлагч, тийм. Бурхныг таньдаггүй. Тэр хүн Бурхныг мэддэггүй. Харин Бурхан бол юу вэ? Хайр юм аа гэж. Амен. За, бидний итгэлийн амьдралд одоо хайрыг болвол ингээд мөнхийн ундрахтай булаг гэж бүгдээрээ төсөөлье, тийм ээ. Булаг. Гэхдээ тэр булаг 1-2 булаг нийлээд юу болдог вэ? Гол болдог, тийм. Тэр хэдэн гол нийлээд юу болдог вэ? Мөрөн болдог, тийм. Тэгээд тэр 2 3 4 одоо хэдэн мөрөн нийлээд юу болдог вэ? Талаа болдог, тийм ээ. Тэгэхээр бид нар хайрыг одоо булгийн ундраг гэж төсөөлье. Ундраг. Гэхдээ тэр ундрагыг яг эхийн харах юм бол маш тунгалаг ус оргилж идэг. Маш тунгалаг. Маш цэвэрхэн. Харин тэр булгийн ундраг юу вэ? Хизээч бохор байдаг. Үргэлжийн тунгалаг цэвэр ус урсч идэг. Тэгэхээр бүгдээрээ хайр болвол юу вэ? Ер нь бол булгийн ундраг юм бит. Гэж. За тэгэхээр Христэд итгэгч хүний итгэлийн амьдралаас хайрыг хэрвээ олж харахгүй бол Коринт 13 дээр хэлснээр бол юу вэ? Ямар ч хэрэг. Тэр ямар ч юу вэ? Ашиггүй. Хэрэгцээгүй. 1000 итгэл байгаад 1000 найдвар байгаад хэрвээ тэнд хайр байхгүй бол тэр итгэл ерөөсөө хэрэггүй. Хэрэгцээгүй итгэл гэж. Харин хайраар дүүрэн тэр нэгэн болвол гიშгсэн газартаа цэцэг ургуулагч нэг. Алхсан газартаа тийм үү? Ивэл ерөөлийг тарихч нэг. Хайраар дүүрэн нэгэн бол зүгээр нэг хүн рүү хараад мишээхэд юу вэ? Тэр хүн зүгээр тэр инээмсэглийг хараад бараг юу? Идгэрнэ. Амен байх төсөө. Халелуя. Амен. За, амьдралын амттай гэрэл гэгийг бий болгодог зүйл бол юу вэ? Хайр. Тэгэхээр Галат 5:22 дээр ариун сүнсний үржимс хайраар эхэлдэг, тийм үү? Хайр, баяр, баясгалан, амар тайван, төвчээр, инрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дүлгөөн зан, өөрийгөө захирах юм агч. Тэгэхээр энэ дараагийн энэ гайхамшигтай билгүүд юун дээр суурилагдах вэ гэвэл хайр дээр суурилагдана. Тийм үү? Амар тайван гэд хэлээд би амар тайван юм а гэвэл юу? Хэрвээ хайр байхгүй бол тэр худлаа амар тайван шүү дээ. Хайраар суурилгадаг бол тийм үү? Төвчээр гарах боломжгүй. Хайр дээр суурилагдахгүй бол уучлал гарах боломжгүй. Тэгэхээр итгэгч хүний бидний нэг зүйл гол тулгуур юу вэ?
Бидний гол тийм үү тулгуур баг нь юу вэ? Тэр бол эзний хайр. Тэр бол эзний хайр. Өнөөдөр та бүхэн Библийн сургуулийг эзний хайраар л давж туулна. Өөр юугаар ч бид давж туулахгүй. Магадгүй мундаг номлолоор эсвэл мундаг гэрчлэлээр эсвэл гайхамшигтай тэр үнэн Библийн тайллаар бид нар даван туулахгүй чадахгүй. Харин бид нар юугаар даван туулна гэж? Уучлалаар, хайраар энэ 4 жилийг даван туулна. Хтүс амин. Би бол хайраар даван туулсан. Өршөөлийг хүртсэн. Тэ багш нарын хайраар ер нь бол 4 жил хэлбэрт дүрстэй орсон. Тэгээд хөөрхий чаваас гарахтаа тийм баярлалаа гэж. Одоо ч би бас баярлалаа гэж хэлмээр. Амен үү? Би итгэлийн ах дүүсийнхаа хайраар би 4 жилийг даван туулсан. Тэдний хайр, тэдний халамж, тэдний анхаарал, тэдний тэр залбирал тийм үү? Хэрвээ байгаагүй бол би 4 жилийг давж туулахгүйсэн. Амен. Тэгэхээр бид нар энэ газрыг зөвхөн хайраар давна. Гэхдээ энэ газрыг даван туулаад зогсохгүй. Бид нар бүхэл амьдралынхаа турш эзний хайргүйгээр юу ч хийж чадахгүй. Юу ч хийж чадахгүй. Хийж байгаа тэр зүйл маань хайргүй болвол ямар ч үр жимсгүй. Хүүтэн, хөндөй, жавартай байшин шиг л байх. Жавартай байшин шиг л байна. Бид нар мундаг гэрчлэл, мундаг Библийн тайлал хийгээд яах юм бэ? Хэрвээ тэр тайлал чинь өөрөө хайраар дүүрэн тэр хүний зүрх рүү хадгавал бүхэл амьдралынхаа турш түүнийг дурсан сана. Бүхэл амьдралынхаа турш мартахгүй дурсан сана. Харин хайр үгүй мэдлэг гэдэг бол зүгээр жавартай байшин мэт юм шиг байна. Хүйтэн, хөндөй. Гэхдээ асар их мэдлэгтэй. Асар их мэдлэгтэй. Мэдлэг ихэрхүүлдэг бол хайр босгон байгуулдаг. 1-р Коринт 8-ын 1-р эшлэл. За бүх амьдралаа эзэн зориулаад бүх өмч хөрөнгөө тараан өгөөд өөрийгөө тийм үү амь насаа цаг хугацаагаа бүгдийг нь өгөөд итгэлийнхаа амьдралын төгсгөлд тийм үү үр дүнгүй ашиггүй мэт тийм амьдралыг туулвал яах вэ? Эцэст нь мундаг номлосон, мундаг заасан, мундаг сургасан Библийн үгийг бүр амьдралынх нь мөрдлөг болгон заасан. Гэхдээ сонин хүн юуг дурсдаг вэ? Чин сэтгэлээсээ хайрлсан хайрыг мартадаггүй шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр хожимо тий? Таны заасан мэдлэгийг хүмүүс дурсахгүй байж магадгүй. Харин юуг тань дурсна гэж? Хизээч мартагдахгүйгээр хайрлсан хайрыг тань дурсна. Амен. Тэгээд тэр хайрыг бусдад яах вэ? Дамжуулна. Энэ бол эзний хүсэл шүү дээ. Эзний хийсэн зарчим мөн шүү дээ. Эзэн дагалдагч нараа эцэг хүртэл хайрлсан. Тийм ээ? Эцэг хүртэл уучлсан. Тэгээд хожим дагалдагч нар нь яг тэр зүрх сэтгэлээр бусдыг хайрлсан, бусдыг дагалдуулсан, бусдыг уриалсан. Өвлүүлж өгсөн. Өнөөдөр ч гэсэн бид нар адилхан тийм ээ? Бид нар бүгдөө өнөөдөр чуулганы ахлагчид, удирдагчид болохоор бэлтгэгдэж байгаа хүмүүс энд байна. Зарим чуулганы ахлагч, удирдагч, пасторууд бүгдээрээ бид нар урд зогсдог хүмүүс. Тэгээ би заримдаа боддог. Би мундаг ярьлаа. Хэрвээ би ярьсан шиг амьдрахгүй бол тэр хойно сууж байгаа залуу намайг хараад илгэдок гэж чих тэ. Бараг хуцчихин да. Тэгэхээр хайр байхгүй болчвол тэр үг зүгээр нэг тийм жих рүү урсаж ордог нэг тийм хэвшил болцсон байх вэ тийм ээ. Тэгэхээр сая үгийг би дахиад давтаж хэлье те. Хожим таныг дурсахтаа тийм үү? Таны мундаг заасныг магадгүй хүн дурсахгүй байж магадгүй. Харин чин сэтгэлээсээ хайрлсан, хайр дотор хэлсэн үгийг тань насан туршдаа мартахгүйгээр явах баха. Амен.
Халелуя. Амен. Тэгэхээр сургаалт үгс намын 18:24 дээр ах トゥ угээс нь дотн хайрлах найзч байдаг гэж. Тэгэхээр энэ нэг зүйлийг би тааг нууралмаар. Ах トゥ угээс нь дотн хайрлах пастор нь байгаараа тий. Багш нь байгаараа. Ахлагч нь байгаараа, удирдагч нь байгаараа, тийм ээ. Анд нөхд нь байгаараа, ах нь байгаараа, эгч нь байгаараа, дүү нь байгаараа гэж ерөө. Амен. Эндээс жинхэнэ үр жимс ундран гарна. Би хэдэн жил загнасан те хүмүүсээ. Чи наад үгээ мэдэхгүй бол баг хэрэггүй амар бардам те. Тэгээд бараг л би л мэддэг. Чи юугаа мэдхэв дээ. Харин энэ буруу байсан. Энэ буруу байсныг би ойлгосон. Хизээч мэдлэгээр, хизээч тушаалаар, хизээч зарчмаар бид нар хэн нэгнийг босгон байгуулах. Харин зүгээр мэдлэгээр хэлсэн 10 үгнээс тийм үү? Зүгээр ухаарлаар, хайраар хэлсэн 2хан үгэн дээр гэдгийг ойлгосон. Тэр хүнд хүрнэ гэдгийг ойлгосон. Бүр хайраар бүр зүүн сэтгэлээсээ хэлсэн тэр 2хан үг тийм үү? Тэр бүтэн ном эргүүлж хэлсэн мэдлэгээс илүү гайхамшигтай гэдгийг ойлгосон. Амен. Тэгэхээр ах トゥ усээ тийм ээ 1-р Коринт 13 дугаар бүлэг бол яг үүний талаар ярьдаг. Хэрвээ хайр байхгүй бол чи 1000 мэдлэгтэй, 1000 боловсролтой, 1000 хүчтэй тийм ээ. Чи бусдаас тасраад явсан бай хамаагүй. Чи ямар ч ашиггүй хүн. Чи ямар ч хэрэгцээгүй. Харин хайр бол гайхамшигт. Итгэгч хүний үндсэн мэс чанар, үндсэн мөн чанар юу вэ? Итгэл найдвар хайр. Гэхдээ тэндээс Паулын хэлснээр хамгийн агуу нь юу гэж? Тэр бол хайр. Чи 1000 итгэлтэй байгаад 1000 найддаг, 1000 гайхамшигтай нэгэн байгаад хэрвээ чи хайр байхгүй бол чиний тэр мэдлэг, чиний тэр итгэл, чиний тэр хүч чадал, чиний тэр гайхамшигтай тийм үү? Илэрхийлэмж хэрэггүй. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа нэг 3 зүйлийг бодъё. Библиэлд хөршөө хайрлаа гэж хэлсэн байдаг. Тэгээ эзэн бурхнаа бүх сэтгэлээрээ хайрлаа гэж хэлсэн байдаг. Тэгээд дайснуудаа мөн хайрлаа гэж хэлсэн байдаг. Ийм 3 зүйл байдаг тийм. Чи хөршөө хайрл, эзэн бурхнаа бүх сэтгэлээрээ хайрл, тэгээд чи дайсныг хайрл. Тэгэхээр энэ 3-ыг хийж чадвал бид яах вэ? Ямар ч байсан нэг амьд алхах юм шиг байна. Тийм ээ. Тэгэхээр үүнийг бүгдээр амьдралын мөрлөг болгоо яах вэ? Та бүхэн үүнийг хийж чаддаг хүмүүс. Мэддэг хүмүүс. Харин бид нар өнөөдөр зүгээр хэрэгжүүлэх л үлдлээ. Амен. Хийх л үлдлээ. Амен ах トゥ усээ. Зан сайтинд хүн бүхэн. Замаг сайтинд юу гэдэг лээ? Шувуу бүхэн байдаг шүү дээ. Загас бүхэн байдаг шүү дээ. Тэ? Араа өөрчлөг хэлчихлээ. Өөршөө намаа гэдэг. Зан сайтинд юу вэ? Хүн бүхэн цугладаг. Замаг сайтад загас бүхэн байдаг. Шувуу байдаг юм байна тий. Загас байдаг юм шүү. Амен. Хайраар бэлгсэн айлын тийм үү? Тэр цонгон дээр тарьсан цэцэг хүртэл үзэсгэлэнтэй ургадаг гэдэг үг байдаг. Тэгэхээр энэ хайр ямар агуу болохыг илэрхийлж штэ. Зүгээр тэр цэцэг хүртэл тэр хайрыг мэдэрчээдэг байна штэ. Тэгээд онцгой үзэсгэлэнтэй ургаж яадаг байна штэ. Ингээ хойш харсан чинь бөөн цэцэг. Тэгэхээр энэ бол хайраар бэлгсэн газар мөн байна. Амен. Цэцэг нь бол бүр гайхамшигтай ургаж байна те. Багш нь өөрөө хайр юм шиг байгаа юм те. Тэр тарьж байгаа багш нь өөрөө хайраар тарьдаг юм шиг байна. Ургуулдаг юм шиг байна. Усалдаг юм шиг байна. Ингээл харсан зүгээр алгалж байна. Тэгэхээр гайхалтай тийм. Амен. Сургаалт үгс номын 15-17 дээр үзэн ядалтаар хачирлсан өөхтөө өхрийн махнаас үнэн хайр буй газрын юу хэрэгтэй гэнэ? Өвсөн хоолн дээрээ гэж байдаг шүү дээ. Өвсөн хоолн дээр. Амен. Халелуя, амен ах トゥ усээ. Жинхэнэ хайр бэлгсэн эзний хайраар дүүрэн нэгэн байгаарай гэж та бүхний чин сэтгэлээсээ ярив. Амен. Бид магадгүй мэдлэгээр чуулганы хин нэгэн хүнээс тийм үү?  Дохой өндөр байх, алд өндөр байх, тийм үү?
мэдлэгээр бид нар өндөр. Харин тэнд сууж байгаа хөрхий чуулганы дээр нэг алдар буцтай хөрхий нэг эмээгээс илүү хайраар бид нар ядан байж магадгүй ш. Тэр эмээгийн хайраар хэлсэн 5 үгнээс би энэ дээрээс хэлсэн 1000 үг нь ашиггүй байж магадгүй шахтас. Тэгэхээр эзний хайраар хүн бүрийг хайрладаг тийм нэгэн багаарай гэж тавхнаа. Ерөө. Тийм ээ, хайрладаг хүмүүс болцгоё. Амен. Болцгоё биш, та хайрладаг хүн болсон. Эзэн аль хэдийн биднийг хайраар бэлхацсан. Тэр хайр таны дотор баг. Одоо харин зүгээр тэрийг гаргахал үлдлээ. Илэрхийлэх үлдлээ. Амен. Тэгэхээр Коринт 13:13 дээр хэлээ. Итгэл найдвар хайр гурав үлдэг. Гэхдээ хамгийн агуу нь хайр юм аа. Амен. Бидний итгэлийн амьдралын бүх талбарыг хөдөлгөгч хүч, тулгуур, багна тэр тийм үү? Тэр энерги, тэр бүх зүйл юугаар бий болно гэж? Зөвхөн хайраар бий болно. Амен. Би чуулганыг магадгүй үгээр л босгох юм байна гэж боддог байлаа. Харин одоо нэг л зүйлийг ойлгож зүгээр л хайрлах юм. Хөөрхий тэр нөхөр арх хугад ороод ирсэн ч эзэн чамд хайртай шүү гэж хэлж чаддаг л байх хэвээр байна. Тийм ээ. Зүгээр хайрлах л юм. Хатуусаа. Тэгэд бусдыг нь эзэн хийнэ. Хамт залбирцгаая. Эзэн минь танд баярлалаа. Таны гайхалтай ерөөл, таны гайхалтай ивэл нэг үсэл дөрөн байгаад талархаж байна эзэн минь. Тэгээд та биднийг хязгааргүй хайрлсанд баярлалаа. Тэр хязгааргүй хайрыг тань нэгэн хэсгээс аваад ах トゥ устэй өгөхийг хүсэж байна эзэн минь. Та намайг хайраар бэлхаагаач эзэн минь. Та биднийг хайраар бэлхаагаач эзэн минь. Эзэн танда бүх талархлыг өргөж байна. Өнөөдөр энд суугаа хайраар дүүрэн ах トゥ усээ өрөөж байна эзэн минь. Эзэн та энэ газрыг хайраар бэлхаасанд баярлалаа. Та эзэн өөрийн ивэл нэгүслэр бэлхаасанд талархъя эзэн минь. Тэгээ таны хайр бол агуу. Тийм ээ, магтан дунд хүртэл таны хайрыг бид тунхаглдаг. Харин бид бүх амьдралынхаа турш таны хайрыг тунхаглахыг хүсэж байна эзэн минь. Таны хайраар бусдыг хайрлахыг хүсэж байна. Ах トゥ усээ хайрлахыг хүсэж байна. Таны хайраар эзэн таныг хайрлахыг хүсэж байна. Харин таны хайраар бид бас дайснаач хайрлахыг хүсэж байна эзэн минь. Та хамт байгаач. Биднийг удирдаач эзэн минь. Есүс таны нэрээр залбирлаа. Амен. За